Одоо ингээд сошиалч тэр YouTube-ч тэр хүмүүс айгүйх тийм шившлэг домын аргуудыг ингээд зааж ин л та. Жишээ нь гэх юм бол одоо ханы жил дуудах, одоо нөхрөө дуудах, их нэрээ дуудах ч гэдэг юм уу сэтгэл нь ингээд холдсон байхад одоо ийм үйл зан үйл шалмынч гэх юм одоо тийм зан үйл хийгээд дуудаж байна. Тэгээд ер нь бол үр дүнтэй заримд байдаг юм шиг байгаа. Тэг ер нь ингээд дуудаж тийм бол баг бүх зүйлийг ингээл дуудаад хийчихээр буцаага тийм төлөөс ер нь байдгүй. За тэгэхээр эхлээд нэг нэрээ. Эхлээд нэг жоох тодорхой ойлголт ерөнхий ялгахгүй. Нэг би тэнгэрийн ойлголтоор зөв ярих болтгоо. Эхлээд тэнгэр гэж юу юм бэ гэхлээр тэнгэр чинь тодорхой одоо зүгээр эхлээд эхний дэлхийд байгаа байгууллагууд биш үү? За гэр бүлийн төвчаач гэдэг юм нэг тий гэрэлтийн одоо өргөөч гэрэлтийн өргөөч гэдэг юм эсвэл нэг юм байгууллагууд Монголд улс орнд байж штэ тэрэн шиг ингээд энэ дэлхий одоо хүнтэй хүний амьдралыг зохицуулах бүх харьцаа нэг агентлаг нэг тамган газар нэг одоо улсын байгууллага нэг төсвийн байгууллага нэг одоо сайн дурын байгууллага ингээд байж байгаа энэ бүх ингээ үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг ингээд үйл ажиллагаагаар ангилахлаар ингээ за энэ нэг хүүхд залуучуудын чиглэлийн юм хийж байна. А энэ болохоор спорт урлагийн юм хийж байна. За энэ болохоор одоо дэд бүтц инженерийн салбарыг хийж байгаа ингээ ангилж байгаа шүү дээ. Тэрэн шиг тэнгэр гэдэг зүйл нь өөрөө дотроо бас юм тийм чиг үйл ажиллагаагаар ингээ ангилагдсан зүйл гэдэг байхгүй. Одоо тухайн тэр үйл хэргийг явуулж байгаа тэр бүлийг гэдэг юм уу тэр том одоо өвгдийн нэгдлийг одоо тодорхой тэнгэр гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр энэ тэнгэргээд байгаа тэр зүйлийн чинь цаана ханийн тэнгэр гэдэг нэг том ойлголт байгаа. Үрийн тэнгэр гэж нэг том ойлголт байгаа. Энийг бол нэг юуныхаа мэднэ. Шашныхан бол маш сайн мэддэг. Одоо бүжин ламбархан гэдэг юм уу те. Эсвэл дорж юм блэ дорж. Яг барчаад. За тэр тэнгэр. Шанийн тэнгэр. Гэт ингээд нэг тусдаа үлдээ ингээд нэг бурхтууд байдаг шиг тэнгэрүүд бас байгаад байна онгодууд. Тэгээд тэн дээр яадаг вэ? Бид нар нэгэнтээ бидний энэ дэлхийд ингээд маш том үүрэг хариуцлагатаар ингээд илгээчж штэ төрүүлчихэж байна. Үр тэнгэрээс нь одоо ирэх өгөөд ижи тэнгэрээс нь ирэх ижи тэнгэр гэж бас байна. Дэлхийд нөө эмэгтэйчүүдийн байвал олон улсын эмэгтэйчүүдийн байвал эсвэл Монголын эмэгтэйчүүдийн байвал гэдэг ч юм уу. Хүүхд залуучуудын байгууллага. Гэт ингээд байж байгаа шиг нөгөө хүүхд залуучуудын байгууллага тэгээд тэрэнд харьяалагдал зөндөө олон одоо байгууллагууд байгаа шиг нөгөө дээр чинь их хүрэн тэнгэр гэдэг нэг тэнгэр. Жи тэнгэр. Дээрээс нь үр тэнгэр ингэ байж байгаа. Тэгэхээр үр тэнгэр юу хариуцаад байна гэхээр нөгөө хүүхдүүд энэ дэлхийд нэг хүүхд одоо ирэх тэр бүх процессыг тэгэл хийн алтан савн дээр аль өсөөл тэгэл төрөөл мэдээд ингээл хүн болох тэр явцыг үйл явцыг чиглүүлдэг, залж явдаг, зохицуулдаг. Энэ удам тэр хүнийг төрүүлнэ. Тэргээл ингээл тийм зүгээр алтан ургийн үр байлаа гэхээр тэр алтан ургийн өдмийн үрийг тээж явах хариуцж явах өсгөж явах чадaltaй аав ээжийг сонгоод төрүүлнэ гэдэг тиймэрхүү байдлаар үр тэнгэрийн зүйл явагдаж байгаа жишээлбэл тэгвэл ижи тэнгэр бас байна. Одоо мэдээж тэр үрийг чинь ээж хүн л тийм. Тэгэхээр нэг тэр эмэгтэйчүүд тухайн одоо хүндрэлтний залгамж халаа болсон ч гэдэг юм уу улсын залгамж халаа болсоо хотог аймгийн залгамж халаа болсон үрсийг тээж төрүүлэх оюун ухаантай байх зөв одоо айх аюулгүй өвчин зовлонгүй аваад явчих чадaltaй ээжүүдийг сонгоно одгийг наацхан. За тэгээ ээжүүд нийгэмд ямар үүрэг оролцоотой байх нь төрд ямар үүрэг оролцоотой байх нь гэдгийг чиглүүлсэн бүхэл бүтэн ижи тэнгэр байна. Тэгэнгүүт дахиад тэрий чинь хариуцаа тэр хүүхдийн чинь нэг аавтай төрүүлэх ёстой шүү дээ гэж бодъё. Тэгэхээр нөгөө аав чинь бас сонгоно доо. Тэгэхээр ямар аав байх ёстой эцэг байж чадах чадвартай байх уу? Одоо үрчилсэн өргөж авсан аа байх уу өөрийнх нь үндсэн жинхэнэ төрүүлсэн аа байх уу эсвэл одоо өргөмөл гэл ингээл янз янзын зөндөө тэгэл дээрэс нь яаж хөвгтөө өсгөдөг ямар үлгэр дууралтай байдаг яаж нөмөр нүүлэг хангаашгүй түшигтэй аа байх юм ч гэдэг юм ингээд тэр нь эцэгцэн гэрэж явагддаг. Тэгэхээр нөгөө нэг талаас нөгөө дахиад нөгөө хүүхдийг чинь ингээд ганц эмэгтэй хүн төрүүлэхгүй байна. Заавал эрэгтэй хүн оролцоо байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө ханийн тэнгэр гэдэг ойлголт байна. Тэгээд ханийн тэнгэр гэдэг ойлголтод дор хүнд тухайн хүүхдийн аавыг нь одоо сонгож олоо. Тэгээ тэр аавын
тэр аав ээж хоёрыг учруулаа. Тэгээ аав ээж хоёрын дундаас хөвгтөрдөг нэг юм тогтолцоо. За тэгэхээр бас санийн тэнгэр гэж байгаа. Тэгэхээр энэ үндсийг нь ядаж дөрвөн тэнгэрийг хүмүүс мэддэг байх хэрэгтэй. Яагаад тэнгэр гэдэг бол нэгдүгээр чинь тэнгэрийн орон зайд байгаа байхгүй. Ил бид нартай зэрэгсэд амьдарч байвал одоо байж бол энэ эрэгтэйчүүд юм бол энэ эмэгтэйчүүд юм бол энэ хүүхд залуучууд юм бол энэ нь болохоор одоо үгдгийн эхчүүдийн байгууллага ч гэдэг юм уу те. Ингээд нэрлэлцэж байна шүү дээ. Энд чинь өөрөө тэгэхээр бид нар байгууллага гэдээ нэрлэлцэж байна. Тэгэхээр болоод энэ байгууллагыг бидэрт буугаад байна. Тэгвэл тэнгэрийн орон зайд байгаа тэдэрч үгүй. Жид тэнгэр, эцэг тэнгэр, үр тэнгэр, хөрөн тэнгэр, дээрээс нь дахиад ханийн тэнгэр. Ингээд нэрлэлцэж байна. Тэрэн чинь гайхаад гэдэг юм уу? Тэнгэр ирлэн дэр гэдэг бас өнгөс үүдэг байхгүй. Тэр юусэн их шал. Би тэрийг ижиг байгууллага, эсвэл эцэг байгууллага гэж болохгүй. Тэр тэнгэрт байгаа асар том гэр бүтцтэйгээр оршоод энэ дэлхийд ингээд ямар улс үндэстэн тухайн үр төрж байгаас үл хамааран бүх тэр дэлхийд үр болж ирж байгаа хүмүүсийг илгээж байгаа үрсийг хариуцдаг тэр орон зайг чинь асар томор үр тэнгэр гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгээд за тэгвэл ханийн тэнгэр гэдэг. Тэгэхээр ханийн тэнгэр болохоор хин хинтэй ханилах уу, ханилахгүй, салах уу, нийлэх уу ингээд тэдний шиг зам дээр уулзуулсан за энэ амьд зам дээр гэдэг шиг яаж уулзах вэ? Тэр тэнгэрт өнгөн сүв тавиад нэг хэсэг ирж байгаа. Ер нь бол тэнгэрт өнгөн сүвтэй их байдаг. Тэгээд тэнгэрээс өнгөн сүвтэй ирж байгаа хүмүүсийг одоо хоёр өөр ахуйд хоёр өөр орчинд ингээд сурж байгаа тодорхой цаг нь бол тэр одоо гэр бүл болох цаг нь ч юм уу танилцах хэвээр цаг нь болоод ирлээ өснө хүсээгүй тэдийг уулзуулчихдаг. Тэрэн шиг нэг хайдгүй маа хайгаад ирээд энэ миний хань хаавал гээл ингээд одоо бүр ингээд цэрэг зориг болж хайдаг биш тэр чинь хувь заяаны ирэхээр нэг өдөр зам дээр чинь гараад ирнэ гэдэг санаагаар л хэлж байгаа байхгүй юу. Оногдсон хүн нэг л өдөр цаг нь болохоор чиний дэргэж чиний ойрхон хүрээд ирнэ. Тэр нь заяаны зам дээр гэлж байгаа. Тэгэхээр ийм нарийн бүтц зохион байгуулалтаа гэдэг ийм нарийн хувь заяаны одоо зургаар оногдож байгаа эхнэр нөхрийг шууд нэг дуудаа яг дом хийн тэр дуудлага модлого янз янзын хийдэг аргууд байна л та. Гэхдээ олон талтай л одоо ядаж л хоёр талтай гэж ойлгоно. Үнэхээр учрах хэвээр хүмүүсийн хооронд яг хөндлөнгийн ямар нэгэн одоо хилэмнаас байдаг юм уу? Одоо ямар нэгэн саад бартааны улмаас тэр хоёр учрахгүй байх тохиолдолд магадгүй нөө 70 ертөнцийн зүгээс ингээд учруулах гэхээр тэр нь нөө зам ертөнцийн бид ил ертөнцийн байгаа хэл амж байдаг юм атааж дөөж байдаг юм уу янз янзын скул одоо нэг бид нар чинь энэ цагт сонин сэтгэхгүйтэй шүү дээ өө одоо нэг хүнтэй танилцлаа надад ч мохон тийм байдаг ч гэдэг юм скул тухайн хүн өөрийнх нь хүмүүжлийн явцад нэг өөр төсөөлөл бий болцсон ч байдаг юм уу нэг бас нэг өмнө ертөнц чинь бас хэцүү шүү дээ тэгээ тиймэрхүү шалтгаанаар ингээ учирч чадахгүй байгаа скул ингээд нэгдэж чадахгүй байгаа зүрх сэтгэл рүүгээ өнгөж чадахгүй байх юм бол тэнгэрийн санаан дор дом гэдэг зүйл хийгдэнэ цэвэрлэг гэдэг зүйл хийгдэнэ хүн бол өөрөө хийхгүй гэсэн. Тэнгэрийн санаанд зарим нэг дом шившлэг хийгдэж байгаа байж болцсохгүй байдаг байхгүй да. Гэхдээ нийтлэг бол хизээч тийм биш. Нийтлэг бол хизээч тийм биш шүү. Тэгээд ер нь бол дом шившлэг бүхэн хариу нэхэлтэй штэ. Үнэхээр зөв зүйлэн дээр хийх ёстой хүн хийх ёстой гэдгийг мэдээд хийж байгаа бол тэнгэрийн захиалгаар гэдэг нь удам хугацааны өвдгийн захиалгаар ханийн тэнгэрийн эрхэн дор хийгдэж байгаа бол тэр ямар нэгэн дэнст одоо үгүй аваач гэдэг юм нэхэл гэдэг зүйл дуу. Тэгэхээр тухайн дом хийж байгаа чадaltaй хүн тийм шившлэг хийж байгаа чадaltaй хүн өөрөө хийж байгаа үйлийнхаа дэнсийг мэддэг байх хэрэгтэй. Одоо би жишээлбэл дом хийдэг хүн шүү дээ. Домын сургалт явуулаад дом заадаг хүн шүү дээ. Тэгэхээр би өөрөө дом бүхэн амьтаа дом бүхэн сам дэнсийн том тэнгэр гэдэг ойлголт өгдөг байхгүй. Энэ зэг харна хяналтын одоо янз янзын хэрэг заргууч явсараа танилтан дээж хөхт очдөг штеп. Танилтын шатанд очдөг, дээж хөхн очдөг. Тэрэн шиг нөгөө нэг маш өндөр одоо нэг одоо хувь дээд шүүхэд нэлээд чадварлаг нэлээд хуйлуудыг нэлээд дадлагчсан гэдэг юм онлайн түвшинд мэдсэн практик амьдрал дээр хэрэгжүүлсэн өөрөө маш олон тийм шүүх процедурд орцсон тэгж явж байгаа хүмүүс дээж хөхт ажилладаг, хяналтын шатны шүүхт ажилладаг штеп. Тэрэн шиг энэ домыг дэнсийн тэнгэр буюу тэр хяналтын тэнгэр хариуцдаг байхгүй. Тэг яг цаана. Тэндээс ч ирэх нь ирдэг ер нь бол. Тийм учраас нэхэн дуртай хамаагүй бас дом хийж болдоггүй. Тэгээд их гэж байгаа домоо би лав. Энэ домыг би хийх ёстой юу гэдэг. Заавал би шатад надад ирэх нь байна байхгүй. Энэ хүн энийг хийх
Хийлгэхээр одоо хувь зайны дуудлагаар надад тэр ирж үгүй юу гэдгийг би шалгаад хийх ёстой бол хинт хийхгүй бол хийхгүй уучлаарай. Хийж чадахгүй болохгүй. Харин ийм учраас өөрт чинь одоо энийг хийж болдгүй юм байна. Энэ дом хийгээд авах зүйл биш вэ. Магадгүй өөрийнхөө авирыг зас өөрийнхөө одоо клик зас гэдэг юм тийм өөр юм иргэдэж шин. Хэрвээ нөхрөө дуудаж авах гэж бол эсвэл эхнэрээ дуудаж авах гэж бол дом хийлгэж бол тэгээ ер нь бол дом шившлэг муу буруу шүү дээ. Тийм сайн зүйл биш байхгүй. Арга ядалт хийж л байгаа шүү дээ. Арга ядалт уга бас нэг талаасаа тэгжлээ баг. Гэхдээ нэг би бол одоо ингээл хүний нөхөр дуудах гэсэн, эхнэр дуудах гэсэн над руу зөндөө ховс гэдэг болохоор зөндөө асууна л та. Нөхрөө бусааж авах гэсэн, эхнэрээ авах гэсэн, эсвэл нууц амаргаа амартайгаа ханилцуулаад гэдэг сонь юм. Эсвэл манай эхнэрийн нөхрийг нууц амаргаас салгаад байгаач мууч гэдэг би огт хийдэггүй. Бүр огт хийдэггүй. Тэгээд нөгөөх нь өгсөн. Миний нөхрийг одоо нэг хүн ховсыг аваа авчлаа. Эсвэл одоо юм хамгийн аваа авчлаа. Үзэхлээр үгүй байдаг байхгүй. Үзэхлээр өөрөө нэг сэтгэл нь хүрсэн. Тэр хоёр одоо үгүй. Эсвэл заяаны ханьж. Одоо нэгнийгээ сайн судлаагүй байгаа суучихсан. Дасаа суусныгаа хайргаа, дурлалаа хайргаа ойлгосон, шохоорлоо хайргаа. Эсвэл ямар нэгэн өөр эрх ашиг одоо тэ тодорхой эрх ашигн дээр үндэслээ суудсан байдаг. Хайр сэтгэл гэдэг зүйлээс илүү энэс бол энэ надад шигтэй эдний аав ээж одоо нөмрөнөлтөө энэ одоо өндөр албан тушаалтай ч мэдгүй шүү дээ. Хүн янз байдлаар ихнэр нөхөр сонгож байна. Тэгэхээр тэгж сонгож суусан тохиолдолд сална шүү дээ. Хүний амьдрал гэдэг зүйл чинь өөрөө маш торгон тэр зүрхсэтлийн хайр гэдэг юм дээр маш их нандин зүрхнээс зүрхэн одоо хүйснээс хүйснэ гарсан тэр торгон зүйл дээр нэгдүгээр тогтно хоёрдугаар дээр нь ханы нэнгэр гэдэг зүйл заавал нөлөөлж идэг учраас бол тэгж хамаагүй дуудаж болдоггүй. Би яг тиймэрхүү зөндөөд учраас үзэл танаа нөхөр чинь танаа ихтер чинь танаа нөхрөө чинь ховстож авч яваагүй байна гэхэл хүмүүс их дургу ховстоод авчихсан гэдэг тариад байна. Өөрийнх нь муухай айшнаас болоод цухтаад эр хүн чинь өөрөө тийм их аяд тав хайдаг штэ. Ер нь бол ямар ч эр хүн ч эмгтэй хүн ч гэрлээд их сайхан юм бодож очдөг байхгүй. Эр нөхөр нь одоо үгүй бас нэг ханижлаа халуун дулаан орсондоо ингээл хайрлуулаад ингээл хийлүүлээл бас ингээл хинсаал их гоё байна их гоё юмны төлөө явна ирээдүг их гоёор төсөөлөд ингээ ханд болж байгаа эр хүн юм хүн ялгаагүй. Гэтэл энэ цагт амьдрал хүмүүсийн амьдрал тэр болгонд тийм болж чадахгүй байна. Тэгэнгүүт одоо юу гэдгийг тэрнээс үүдээд ингээ жижиг маргаанууд үүснээр хүмүүсийн сэтгэлийн хад их муу болчихсон. Эмэгтэйчүүд нүг сонсож байгаа, эрэгтэйчүүд нүг сонсож байгааг дураараа бүгдээрээ зөрүүл, гөжүүл тэгээ нэгнийгээ уучлах гэдэг ойлголт байхгүй, нэгнийгээ хүндлэх гэдэг ойлголт байхгүй. Тэгээ имийг өнгөрөх тийм ойлголт байхгүй учраас жижиг юм дээрс ингээд хэрүүлэн даймжирн сүлдээ тэгээ тэр нь одоо юу гэдэг гомдол нь бүр ингээ хүчрхжээ тэгээд нэгнийгээ уучлахгүй нэгэндээ бууж өгөхгүй. Гэтэ энд бууж өгөх хэрэгтэй яадаг гэсэн нэр. Энэ намайг одоо юу яах хэвээр дарагдах хэвээр шиг юм гээд. Иймэрхүү нэг хүн байх, гэргий байх, эхлэр байх, нөхөр байх. Тийм төлөвшөл багасаа суугаагүй тохиолдолд энэ чинь гэр бүлийн салт бас их явагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг авираа засаагүй гэдэг юм уу тэр өөртөө ухаарах гэсэн зүйл аваагүй бол домшилт дуудаад яах юм хийгээд яах юм. Яг нь ер нь бол энэ нэг нөхөд буцааж эргүүл дуудах тиймэрхүү маш хийдэг хүмүүс байдаг. Цаагаараа бол байдаг. Тэрний цаана хар дамын аргаар дуудаад ирч чаддаг. Гэхдээ ямар ч аз жаргалгүй амьдрал, асар үл ойлголцолтой амьдрал. Яагад гэвэл Тэнгэрийн эсрэг, жамын эсрэг одоо өмнөний эсрэг үйлч хийж байгаа учраас маш аз жаргал нэгдүгээр тэр хоёрдугаар хоёр хүний өөр хоёр замаар явах хоёр хүний хүчээр хов тавилан нэг холбохлоор хин өөртөө алгартай өөр хэмжилтэй болох өөр хүүхд одоо удам мэдлэх хүүхдийн эцэг болох тийм одоо зурагтай бол тэрийг төрүүлээ ячиж байгаа. Тэгэхээр цаг хугацааны эзэдийн зүгээс энэ хов тавилан хов зайны эзэдийн зүгээс юм чинь маш том хоёр зурчиж байгаа юм байна. Одоо тийм хүмүүс тэгдэж ш хүүхдээ өнчрүүлэхгүй үднэс гэл хэлтгэлтэй одоо салахгүй байхын үднэс яах вэ гэд. Тэгэхээр ер нь салах ёстой бол салаад хүүхэд өнчрөх одоо тийм тавилантай бол тэр зүйлийг аль тал нь даван тулахал зүйл гэсэн үг. Одоо дом шившлэггүйгээр тэр нэг салах гэдэг зүйлийг хамгийн сүүлд тавьмаар юм билээ л дээ. Харин биелээд хүмүүс эмзэгхэн болсон, төрхөн болсон учраас тэгээд амьдралын гэр бүлийн үн цэнийг маш ингээд нэг тийм хямдхан үнэлдэг болсон учраас их амархан нэг бол салах тухай ярьж байна. Яадаг салчих. Эсвэл
цаанаасаа угаасаа болохгүй ингээд байгаад дээ шүү дээ. Цаанаасаа болохгүй байгаад. Тэгэхэд үр хөвгтэй бодоод ингээд элэг бүтээн амьдралыг бодож байна гэд үр хөвгтэй асар их хэрэгэлтэй гэдэг юм үзэрчилтэй хайргүй халуун дулаан биш уур амьсгал амьдруулаад хүүхдийн сэтгэл зүйд маш хүчтэй траум гэдэг зүйлийг үүсгээд гэр бүлийн ариун нандин үн цэн гэдэг зүйл ийм байдаг гэдгийг хүүхдэд марттал. Бас тийм нөлөө бий. Тэгэхээр их олон талтай болохоор би яг нэг тухайн тэр орчинд орон зай тухайн тэр хоёр гэр бүлийн хүмүүсийн дотоод одоо яг нэг тэнгэрийн дээд тэр ханийн тэнгэрийнх нь үр тэнгэрийнх нь эсвэл эцэг тэнгэрийнх нь орон зай руу нэвтэрж үжиж энэ хоёр зайнаа энэ хоёр одоо салах тавилантай юу эсвэл тэр чинь толдчаад дараа нь хэлнүг гэхээс биш шууд хэлж болохгүй байхгүй. Тэгээд нөх хүн болгон ингээ ханийн тэнгэрийн мэдрэх аймаг ханийн тэнгэрийн хоёр дунд хоёр хорон дээрээс ингээ толгойтой мэдээлэл гарч ирдэг байхгүй. Ингээл гараад ирчихдэг. Тэгээд нэг тэр болгоны нэг хүн хүний нэг кейсүүд бодно тохиолдлууд өөр учраас ерөнхийдөө тэсээ төвчд амьдрах ёстой гэдэг ч юм. Эсвэл яасан одоо гэдэг. Эсвэл одоо тийм ийм ойлголт өгдөг. Би ингээд маш олон хүмүүс ингээд үзэж байгаад зайны хань гэж байдаг шүү. Зарим хүн зайны хань бовшоо байдаггүй. Бовшоо байдаггүй. Зарим хүн зайны хань байхдаа 1 2 3 гэсэн өдөртэй байдаг. Тэгээд яах вэ нэг зарим хүний удам өгснөөс заавал залхамж халаа гэдэг зүйл төхөрөх хэрэгтэй. Эдний яс сайн, эдний цус сайн гэсэн удмууд биш шүү дээ. Эсвэл энэ алтан ургах шүү, энэ хөх ургах шүү, энэ цагаан ургах шүү. Эдний ургаас одоо урагт удамд хүн цөөрж байгаа учраас одоо зайшгүй тэр ургийг сэлбэх эсвэл сэлбэх хэрэгтэй. Эсвэл одоо эдний ургийн одоо цуснаас тэр одоо хонгирдын цус арилгах гээд байгаа учраас энэ одоо юу гэдгийг энэ хонгирдын цусыг бэхэлдэг тийм ясны тийм хүнтэй гэрлэх зурагтай гэдэг ингээд ханийн нэгэр дэмж шал өөр зүйлээр илэрхийлдэг байхгүй удам ухсааг л бодно. Тэндээс гарах үр хөвгтийн хэлхээ тэрний ген гэдэг зүйл яригднуу гэхээс биш энэ хоёр цугаад аймаа маш жаргалтай ингээл баян тансаг эсвэл ингээл эрх танх амьдрах ёстой гэдэг тийм зүйл байхгүй. Байдгүй юм билээ. Тэгээд тийм хүнд бол яхаар аюу маш сайн цустай хүн бай гэж бодъё жишээ. Цусын дагаа маш их зүүн бэлэг аюу ухаан гэдэг маш чадварууд бууж ирж байгаа. Тэгэнгүүт тэр хүн дээр бол 1 2 3 гэсэн хуйдрууд жишээ байх жишээ юм бэ. Тэгээд яг зарим тохиолдолд одоо хүний амьдарч байгаа юмсны за нэгдүгээр за 3 зайны хантай бич нэгт нь одоо бүх тахтай эндцэн. Тийм тохиолдолд надад ирж ирсэн. Тэгээ хоёр дахтайгаа гэрсэн. Эсвэл угаасаа цаанаасаа хоёр галгалт үзэх. Хоёр удмын галголомтыг залгаж тэр ариун бүчрхэг цусаар энэ үр хөвгтийг үлдээ. Нэгнээс нь хоёр хөвгт дахиад нөгөөс хоёр хөвгт ингэж үлдээ. Тэр янз янзын баа. Тийм тэгэхээр чин тэр зайны хан гэдэг бид нар ингээ буруу ойлгодог байхгүй. Зайны хан гэдэг цаана би анхчсан үзэж байхдаа би бас тийм ойлголттой байсан. Сүүлд нь юу ойлгосон бэлэр зүгээр л энэ удмын хэлхээ гэдэг зүйлийг маш хүчрэг дархлаатай, маш их одоо алтан ураг нь байна уу, тэр хөх ураг нь байна уу тэднийг одоо дархан цаазлах тэдний ур удмыг мөнхөд хүчрхэг хөврийн залхамжлах тийм л үүрэгтэй юм байна. Гэхдээ одоо энэ цагт асуух жоохон сонир асуулт юм л та. Одоо нөө эртний хаадууч ингэж олон их нэртэй байгаад өөр удмаа ингэж тэр асар их өндөр гэнийг ингэж түгээж штэ. Одоо тэгвэл энэ цаг дээр ерөөдөө олон их нэртэй олон нөхөртэй гэж үү? Тий. Тэгвэл бол яг юм байгалахын жамаар бол хамгийн сайн генэл ингэж болно үлдэхэл. Тэгэхээр одоо бас наад чинь одоо би наадах чинь ер нь хариулт бодож байгаагүй надад тийм нэг тулгарч байгаагүй. Тэгтээ баг хоёр их нэртэй юм шиг ингээд нууц амрагтайгаа амьдраад байна шүү дээ. Тэр эхнэрүүд нь хоорондоо бас би бинийг хүлээн зөвшөөрчүүл бас зүгээр юм шүү. Үгүй яг тиймэрхүү байдал амьдраад байна шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг энэ цаг чинь нөгөө ингээд өмчийн нийгэм шүү дээ. Өмчийн нийгэм гэдэг дээр нөгөө эд хөрөнгийг өмчлөх хэвээр өмчлөхөөс гадна нэр нөхрийг эсвэл эхнэрээ бас аюу хатар өмчлөх тийм хандлага байгаа тий. Тэр бод нэг талаасаа зөвлөдөг гэр бүлийн ариун явдал модал гээд. Тэгээ нөгөө талаасаа тэгээд манай талаа тэгээд 2003 их нэртэй тийм хууль батлагдчих юм бол нөгөө өмчлөгч зан нөгөө харамч зангууд нь дийлээд одоо ямар ч болох юм мэдэхгүй юм тий. Чингис хаан бусад их хаадуудын хувьд бол тэр яс тэр цус яс бол өөрөө нэг тэр ясыг нэг түгээх гэдэг юм уу да. Тийм зорилгодор олон ихнэр авчихсан. Дахиад тэр цусыг түгээх зорилгодор
нэг октоудаа маш их нэг бас ингээд богтлох биш шүү дээ. Үүрэг таалуултаар ингээд өгөөд тэр нэг алтан ургийн цусаас буюу те жишээлбэл хонгирдын цус, хонгирд яри те олхнуудын цусыг бусад нэг улс орнуудын ястай бас их сүлж тэгээд тэр ухааны ч нэг бас тэр удамд ингээд төрийнх нь удамд хаадынх нь удамд вангийнх нь удамд дамжуулсан үг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр дээр нэг өөр политик юм нэг юм явагддаг шүү. Тэгэхээр энэ цагт ядаа би яахыг мэдэхгүй байх зүгээр. Наад чинь хоёр талтай л хэлээ да. Өвгдийн нэг содраас би уншижсэн байхгүй саяхан уншсан ба тэгээд нэг өвгд тэгжсэн одооны эмэгтэйчүүд их жижигхэн болцсон их нөхрөө олон яг тухайн цаг үеийнхээ яриагаар л ирж байгаа юм л та. Ноёноо ингээ олон их нэртэй байлгахыг ингээ хүсдэг гинэ одоо юуны анхалж авсан их нэрийг тэгж юу гэдэг те. Илээ. Яна. Нэр мартсан шүү. Тэгээд 2 3 их нэртэй 3 4 ч юм уу байлгахыг ингээ зорддог. Та нарт тийм одоо зүрх сэтгэл байхгүй гэд нэг тийм ишлэл нэг жоохон явс. Би жоохон буруу уншиж бас магадгүй тийм. Би тийм уншиж бас мэднэ л дээ. Яриаг сонсч байсан. Тэг би яриа сонсчод одоогийн нөхцөлд манай ирчүүд тийм олон их нэрийг аваад олон их нэрийн яг нэг тэр эр хүний яс өөрөө сайн байна тийм үү? Тэр одоо ясан удмаар дамжиж ирсэн заах чадал авуу чанарууд биш үү? Одоо ядчил дайж чанар гэдэг юм уу? Ир чанар гэдэг юм уу? Эсвэл одоо эр чанар, эсвэл ур чанар, одоо ур ухааны чанар, эсвэл ав буюу тэр суу залууд гэх ийм олон чанарууд тэр урд ясаар ер нь цусаарч ясаарч дамжиж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр агуу чанарыг л яаж дархлааж үлдээх үү? Яаж нөгөө нэг янз янзын ингээд гинтийн халдлага за манж ингээд асар их ингээд халтуур хорлож чадах хэлээ тийм үү. Тэгэхэд үлдэж байхаар тийм ариун их байх уу гэдгийг л тооцд юм байлээ шүү дээ. Тэгэхээр нэг хамгийн сайн хувилбарыг л үлдээх гэж л үздэг юм шүү дээ. Одоо нуур хүүхдээ нууж үлдээ, нийл үлдээ, янз янзаар ингээд ер нь Тэнгэрийн санаанд дор тэр том ургуудын ген гэдэг зүйл, гений хөгжил гэдэг зүйл, яс тусаар дамжирдаг гений хөгжил гэдэг зүйл ерөөсөө энэ хурц дэлхийд тасарч болохгүй байхгүй болж болохгүй. Хангалттай одоо энэ Тэнгэрийн цаг шиг ингээд сэрээд гаргаад ирэхэд хаанаас нь ч нэг одоо тэр юу гэдэг уг нь бол одоо ингэсэн шүү дээ. Би зүр жишээ авч алтуур гэдгээр жишээ ярьчих тий. Алтан ургийнхныг устгах гээл янз янз аргууд хэрэглэлээ шүү дээ. Ургийн бичиг байхгүй боллоо. Алтан ургийн тоод бүгдээрээ оюун толгой ламнар болчих. Толгой ламнарын баслаггаад устгахыг айлгтал алтан ургийнх нь дахиад шавааж гарч ирээд сэхэтийн төр гараад ирлээ. Нөгөөдөл чинь цорцор гэдэг ундаа сэхэтний төрөлгээд бүгдийг ингэж авчижээ гэл. Тэгэл алтан ургийнхныг барьж авахын тулд нэг ургийн бичгээр нь хөөж барьж гот нөгөө буцаал эсрэг аргамжаал ургаа бичгээ байлал гэл янз янз аргаар нөгөө ургийн ингэж бичүүлэхгүйгээр ургийн бичиж явууллаа нөгөөдөл чинь ингээ өөрхөн удам бусаг пүндэд энэ настанаараа юу жишээлбэл сайн ханы удам гэдгийг мэдээд байна. Говьбергийн вангийн хошууны тэдний удам гэдгийг мэдээд байна. Тэр том ламын удам гэдгийг мэдээд байна. Тэгэхээр ургийн бичүүлдэг зөвхөн овог төр бичүүлдэг болох чинь гэл янз янз арга хэлсэн шүү дээ. Тэгэл яг үннээрээ бичээл талаар ингээл те одоо нэг үннээрээ тайж мааж гэл үннээр ингээл гаргалтаа бичээд талаар нөгөө болохгүй нэгүүтээ ядуу арт тэдний өвтнөр гэл ингээд бичсэн шүү дээ. Одоо түүхөө 3-ын түүхийг намтрыг чинь ингэж ингээд маш их өөрчлөлт хийж энэ алтан ургийнхаа чинь авч үлдчихэд шүү дээ. Тэгэнгүүт заа муу алтан ургын ерөнхийдөө дарцсан шүү гэж ингээл энэ тэндээс гарч ирж шүү дээ. Энэ тэндээс гарч иж байгаа нь юугаар илэрч ядаж үйл хэрэгээр илэрж ин алтан ургийнхан бол андашгүй нөө цаанаасаа язгуур ястуусны их орноо их газар шороогоо уруудмаа гэдэг нэг тэгдэг мөнхөг тэнгэрээ шүтдэг нэг тийм тэнгэр үзэлдэнгүүд гарч идэв шүү дээ. Чи цаанаасаа их орончд гарч идэв. Энд ихвчлэн алтан ургийнхан байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан за ингээд бид нар шиг улаач хүмүүс дээр ингээд онгодууд буугаад эхэллээ. Тэндээс бид нар эхлээд хэн алтан ургийнхан гэдэг ялгаад эхэлж байгаа. Алтан ургийн хэн алтан ургийнхан, хэн одоо хөх ургийнхан, хэн ямар шар одоо цагаан ургийнхан яг тэргээр ингэ ялгаад гараад ирж байгаа. Тэгээ бүссэн хүсээгүй ингээл яс цусын хөөнгүүд за цусны агуулмжийн хуйлд 10%, 20%, 30%, 40%, 50% нэг л алтан ургийн цус гараад ирж байгаа. Тэгэхээр тийм их суу залиар ингээл авч үлдээж шин. Тэгэхээр магадгүй тэр олон их нэртэй байхыг зөвшөөрсөн олон их нэртэй байсан тэр цагууд нь ирээдүйн энийг тооцсон ч юм бэл мэдэхгүй. А өнөөдөр харин энэ зүйл нь хэр зохистойг би бас хэлж мэдэхгүй байна. Тийм тэгэхээр нөгөө нэг энэ цагт чинь одоо ингээл бас их
одоо нэг гэр бүлийн үнж биш байдлаа аюу газар авчаад хахад би одоо тех өстой гэл ингээд мэдхгүй гэж ярьж чадахгүй бай. А тэр дээрвийн цаг хугацаа шал өөр байгаад байна шүү дээ. Энэ хугацааг таамаглаад хамгаалтын орон зайгаа үүсгэсэн. Тийм. Ер нь заяаны ханы цааныг тийм л зүйл юм. Заяаны ханы зорилго одоо юу юм бэ гэл ингээд сүулдээ би эхлээл ингээд хоёр хүмүүс бол аюу сайхан амьдрах хэрэгтэй гэл ингээд бодоод бас их тэгж зөвхөн сардаг байж байгаа сүулдээ харна. Өөрөө буруу ойлгосноо өвдөөс асуугаад тэгээ хаа тийм биш юм байна өөрөөсөө. Яг нь тэгээд угаасаа нэг эрчим нэгтэй хүмүүс зэрэг дотн ингээд ямар ч зүйлнийг уушлаад амьдарч чаддаг. Ухаан ихтэй эмэгтэйчүүд, ухаалаг эмэгтэйчүүд багаас нь энэ хүүхдийг охтуудыг ингээ хүмүүжүүлэхдээ энэ хүн ирээдүйд гэргийг болно гэж хүмүүжүүлэх хэрэгтэй шүү дээ. Их болно, гэргий болно, эхнэр болно. Тэгэхээр эхнэр хүн ямар байх хэрэгтэй? Өгөөдөл Монгол эхнэр хатан ухаантай байх хэрэгтэй шүү дээ. Хат сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Маш их одоо ажисаг, хөдөлмөрч, уучлах, өршөөг энэрэнгүй нэмсэн сэтгэлтэй, тэгээ өөрөө оюунлаг үр хөвгтэй хүмүүжүүлэх сургах чадвартай, эр нөхөртэй бас зөвлөгөө өгөхтэй, зөвлөгч байх чадвартай гэх. Дээрээс нь төшөг байх чадвартай. Тэр олон юмнуудыг чинь суулгачаад сая бүсгүй хүн эхнэр болох юм бол амьдралын хам хатуу хүчүүд даваа тулаа гараад ирч чадж байна. Эр хүмүүсийг бас тэгжил хүмүүжүүлэх ёстой шүү. Тэгэхээр одоо эртэж хүүхдүүдийг бас яг тэгж нүг эр чадрын нэг хандлан ингээл нормалтай ноцтолгүй, хооронд нь ноцтолгүй ингээл тийм одоо бүх зөнгийн сэргээх спортоор хичээлдүүлэхгүй тий. Дээрээс нь бөө зөнгийн сэргээх гэдэг шиг нэг эрдэм номын мөр хөөлөхгүй ингээл янз янзын нэг тэр багаас нь ингээд хийхлэхгүй болохоор нөгөө үг сонсч чаддгүй эсвэл хэд тодороо том толгойтой тэргээл тий нөгөө зөрүүд мөрүүд гэл янз янзын бас тийм авируд засагдахгүй эсвэл тийм олдмол авируудтай хүмүүс ингээд бий болчоод тэгээд нөгөө нэг бас нөгөө нэг эцэгхийн нөгөө хүмүүжил гэдэг юм байна л да. Тэр ч хамаа буцаагаа цохгүй яасан ч гэдэг юм хүүхдүүдийг бас нэг ч хүмүүжүүлж штэ. Эсвэл хүүхдээ ингээл нүдэн дээр багштан ч юм уу ингээл найз найз нар гүйж очиж өмөөрөл ингээл хүүхдийг буруу хүмүүжил дурайл улам нялцгаар тийм өөгшөмтгий болгоод нэг бол нялцгаар болгоод нэг бол нөгөө буруу юм хүүхд нь буруу гэж даахтсан байна. Миний хүүхдийг хэлээгээл өмөөрөл ингээд одоо бидний цагт нөгөө ерөнхийдөө боловсролын тогтцоо хүмүүжлийн тогтцоо бас их өрн дээр үдшин болохоор нэг 9 гараар хүүхдийг зэрэг хүмүүжүүлдэг. Queen 9 боловсрол гэж хэлдэг байхгүй. Тэр нь болохоор одоо үе тэмдгийнхнээс хүмүүжил авдаг. Өндөр настангуудаас хүмүүжил авдаг. Ах настангуудаас хүмүүжил авдаг гэдэг. Ингээ бүр бичигдсэн байдаг. Тэгж хүмүүжил авдаг гэдэг. Айл хөрс зэрэгэлтэй айлхнаасаа хүмүүжил авдаг. Гэт ингээд явсаар байгаад яг 9 төрлийн аргаар хүүхдийг үүтгэж хүмүүжүүлсэн. Хин ч нөгөө нэг одоо намайг жоохон бахад хажуудлын айл хүүхд одоо хэний ч ээж аав ирээд намайг загнахад миний төлөө сэтгэл гаргаад загнах би тэрийг хүлээж авдаг л тийм болгож байсан. Одоо аав дээр л ховл хэлэнгүүд аав нь очиод хүүхдээ нүн аав нь очиод өмөрөх байх гээд ирээд хаваад намайг тэгээ завтаад байна. Манай ангийн хүүхд намайг ингээд ингэхлээр чи л өөрөө болоогүй үсттэй. Чи өөрөө тийм одоо хүүхдийн тэгээ үсттэй. Энэ чиний л буруу гэж хэлдэг байсан. Хизээч өмнөөс нь гүйжиж өмөрдөг тийм байгааг байхгүй. Тэрний төлөө хүүхд яаж юм? Ядаж хамт олонтойгоо найз нөхдөйгөө хэрвээ асуудал үүсэх юм бол өөрөө тэрийг даагаад өөрөө тэр асуудлаас гарч сурах хэрэгтэй юм байна. Хин нэг хүнээс жонжон гэрээд ингээд өмөр дүүлэг хайгаад өөрийгөө өмөрөх тийм байх болохгүй юм байна. Гэт ингээд багаасаа ингээд нийгэмшиг төлөвшөлт чинь тэндээс биелж ирсэн шүү дээ. Адгийн наацхан тэгээд ээжийн сургаалууд энэ аавын сургаалууд энэ дандаа л эмээг хоригддаг, дандаа л одоо ухааруулдаг, дандаа л сургууль хүмүүжүүлдэг тийм зүйл байснаас биш. Тэгээд дэрэгдэн өөртөө аав ээжүүд нь өөртөөгөө маш зүг авч явдаг. Хэрвээ ам зөрөхөр бол хизээч бидний нүдэн дээр зөрдөггүй. Даалт хизээч нь зөрчил дараа нь хизээч уучраа олцсон тийм л байдлаар явдаг. Байсан тэр бодлого гой хүмүүжил чинь надад тийм. Одоо өвдөөс удамшиж ирсэн, удам дамж ирсэн, өв болж ирсэн тийм гайхамшигтай юу ааш тийм. Одоо гэхдээ нөө нийтээрээ бид нар чинь бас нөө сурах арга барилгүйч гэх юм уу? Бас яг энэнгээр ингэж хүүхдийг өсгөх нь яг ингэж эмэгтэй хүн одоо тойрны шүү, эрэгтэй хүн ийм байдгийн шүү гэдэг юм гарын ардлаг яг сүүлийн үед л яг ингэж бууж байгаа болохоос яг арчлын нийгэм үсэж их байхгүй байсан юм шиг. Яг зүр цэцэн ёс заншлаар бол байсан. Гэхдээ бас нэлийн гээгдсэн юм шиг санагдаад байгаа. Нөгөө байснаас ахуйд маш элбэг байсан л да. Гэхдээ мундаг сургууль мөрчлөлтчнэр зөндөө байдаг байсан шүү. Одоо хадгинаас хамгийн ингээл бор гэл мундаг багш бас сургууль мөрчлөлт их сургууль юм шиг. Мундаг сургууль мөрчлөлт мундаг лекц уншдаг хүмүүс байсан.
байсан шүү. Тэгэл нэг одоо тэгтүү баа нэг мундаг нэг хүмүүсийн нэг сайн нээж харахгүй байх тийм. Тэрийг ингээ өргөмжилж гаргаж ирэхгүй байх. Тэрийг ингээ сурчлахгүй байх. Боловсролын яам гэдэг юм уу? Тодорхой бүр зохион байгуулалтаа сурчлаа гэдэг юм үү? Тийм үнээр баа байна. Тэгээд дээрэс нь хүүхд хүмүүжүүд өв соёл монголчуудад байсан үлгэрээс эхлээд гэж штэ тийм үү? Үлгэр онцог таавар зөв сургаал онч нэргүү гэл ингээл чинь тэр өчнөө олон юмуд нь тэгээд тоглоом наадгаанууд нь байна. Тэдний бүгдээр хүүхдийг багаас нь хүн болгох юм боловсролын шатны техникүүд байсан. Тэрийг хэрэглэхгүй тэрийг бүгдийг орхисноос болж штэ. Одоо тэгээд яасан үлгэр сонсч өгсөн хүүхднийг өгөх байна. Гэтэл өнөөдөр уц тоглож байгаа хүүхдүүд яаж дандаа асуудал үүсгэж штэ. Уцны донд ороод уцны донд толгойн чинь уцны тоглоомны дон гэдгийг чинь донгийн мухай зүйлүүд байгаа гэдэг мэдэхгүй штэ. Амархан зам гэж бодож штэ. Сонирхолтой санагдаад байна л та одоо алтан ураг гэхээр ер нь ихэнх хүмүүст алтан ургийн одоо холбооч гэх юм алтан ураг гэхээр яг ийм цуснаас цус дамжиж байхыг одоо алтан ураг гэдэг юм эсвэл өөр сүнсний ямар нэгэн холбоо хэлж гин үү. Тэгээ алтан ургийн одоо холц юм уу сүнс юу байлаа гэхэд 10-20% нь байлаа гэхэд тэрийг хүн яаж ингэж сэрээж алтан ургийнхаа тэр одоо чадвар чадал тэнхийг гаргаж ирэх үү? Ер нь тэр алтан ургийн тэр шид хүч гэдэг зүйл ер нь юу байдгийг? Ягаад алтан ургийг л ингэж авч яваад ингэж хамгаалаад байдаг юм бол? За алтан ураг гэхлээр нэг хүмүүс янз янзаар л тайлбарлана гэж чинь. Тэгээд бас их нэг маргадаг сэдвийн асуудал шүү дээ. Гэхдээ нэг зүгээр орон зай байршлаар нь биелээ. Алтан ургийнхан гэж хэнийг алтан ургын өндөр хаана гэдэг гэхээр алтан нарны амьд дотор шүү. Нарны аймгийг хамгаалах тэнхээтэй нэгдүгээр тийм хүмүүс байдаг. Адгийн наадсан зүгээр л маш нэг бүдүүн тамир хэлж штэ. Жишээлбэл Чингис хаан ирэл та нар хар алтан ургийнхан бид нар алтан нарны амин дотор суудаг ингээл алтан нарнаас ирдэг. Угаасаа Чингис хаан нарны олон онгод болдог хүмүүс бол Чингис хаан алтан нарны амин дотор цөм дотроос ирдэг мэдхэлгүй дээ. Тэгээд нүн орчлон ертөнцийн амийг хамгаалдаг мэдэх ёстой л гэж бодож байна. Алтан гэдэг үгээрээ ч тэр алтан нар гэдэг үгээрээ ч тэр ураг гэдэг үгээр нэг ихэнх хөвлөгөөс тэгж гарсан гэж үзэхээс илүүтэй яг тэр нарны аймгийн алтан цөм дотор байдаг тэдний ургам усаа тэдний үр хөвгүүдийг гэдэг юм төтгөө нэгдүгээр хилээд идэм билээ. Гэхдээ нэг алтан ураг чинь зөвхөн Чингис хаанаас хойш байж байгаа биш шүү дээ. Алтан ураг нь алтан нарчин хэд байж лээсэн. Алтан нарын дэлхийд мандаад алтан нарнаас нарны гэрлийн хүчтэнгүүд асар хайрын хүчтэнгүүд орчлон ертөнцийг бүтээсэн амин орон зайг хамгаалах чадaltaй хүмүүс байна гэж чинь жижигхэн амьтай бүхнийг хамгаалах чадaltaй байхгүй тэднийг хайрлах чадaltaй байна асар хайрл байгаа байхгүй. Тэгээд асар гэрэл байгаа байхгүй. Асар гэрэл хайр чинь өөрөө хаана байх энгийнээр бодоход алтан нарандаа цөмд нь хамгийн өндөр 35,000 кг хэдүүлээд нэг гэрлийн тийм дулаан юу гэдэг штэ гэрэл цатардаг гэж үздэг. Манай дэлхий бол хажаажууд нь хамаагүй бага. Хэдий те 7-8 ч гэдэг. Тэгэхээр тэр өндөр гэрэл дотор гал дотор шатахгүй байх чадaltaй сүнс гэдэг чинь өөрөө гэрлийн асар хүчтэй нэгтарсан сүнсэл байгаа байхгүй. Галын асар хүчтэй, цөмийн асар хүчтэй. Тэр энэ сүнсэнд асар хайр байхгүй. Бидний зүрхний орон зай өөрөө юу штэ хайр штэ. Тэгэхээр зүрхэнд ямар ч юм цөм буюу галан эрчим, амин эрчим даа. Одоо цөмийн эрчим байгаа штэ. Тэгээ энэ хайр эрчим өөрөө энэ цөмийн эрчим байхгүй. Одоо нэг хайрлах тусмаас гэрэл засарч хайрлуулсан хүүхдөрөө гэрэлж нүдэндээ галтаа болж ажралаар гэрэлтэй баяр баясгалтай юм болж байгаа. Энд чинь цаанаасаа нэг тэр зүрхнээс гарч байгаа тэр цөмийн гал дулаан халуун эрчим төсөж бий болж байгаа гэдэг утгатай. Тэгэхээр тэр хайр ихтэй, инэрл ихтэй сүнсний өөрийнх нь эрчим долгио нэгдэх чадвар байх орон зайн чадвар тэр нарны цөмөл байдаг юм байна лээ. Тэгэхээр тэр утгаараа би алтан ургийг тэгж бодмоор байна. Зүгээр хүмүүс болохоор энэ цагт янз янзаар тайлбарлана. Одоо жишээлбэл одоо юу гэдгийг Чингис хааны удмыг алтан ураг гэж хэлнэ ч гэдэг юм уу те. Эсвэл одоо үүдний удмыг алтан ураг гэж хэлнэ ч гэдэг. Эсвэл бүр тадныхаа ингээд хахад одоо бас ярьдаг.
Бас тийм биш юм билээ. Биш юм билээ. Одоо шил маяачууд байна. Алтан ургийнхан. Гэр бүл. Тэр Чингис хаанаас алтан ургийнхан байсан уу? Байсан. Алтан ураг гэдэг юм ерөөсөө олон одоо мянган овогддог үүсгэд л алтан ургийг дунд нь алтан ураг байж л. Тэгэхээр чи энэтхэгч ч гэсэн байж болохоор ч юм уу? Хаач байж болохоор үгүй юу? Гэхдээ нэг алтан ургийнхан яг сүнсний тийм хүчрэг байна гэхлээр сүнс өөрөө хийсэн үйл хэрэгээр гэрэлцээр байгаад хайр инэрлэр одоо бэлтгэсээр байгаад тэр өндөр түвшинд хүрч байгаа. Тэгэхээр яг тэр энтэг заавал байх гэдэг юм уу тэр улс оронд байх гэдэг ингээ хэлбэл бас жоохон өсгөл байх. Үнэхээр тэр сүнсний хэмжээст нь байна уу? Сүнсний тэр галба цацраг тэр цөмийн эрчим энергийн хоримтлал цуглуулга нягтрал нь байна уу гэдгээс л хамаарат алтан ураг очинд. Жишээлбэл ингээд бас нэг ангад байсан байхгүй юу? Тэр болохоор зүгээр алтан ураг их биш. Хөх ураг ч юм уу өөр ураг юм шиг байна. Тэгэнгүүт хөх ураг гэхэлэр илүү хөвтөлтүүдийг багтаад гэж штэ. Тэгэнгүүт нэг тэр болохоор нэг өөрийнхөө маш оюун ухаан хичээл зүтгэлээрээ тийм домч отч чадвартай болоод тэгээд нэг алтан ургийн нэг хаттын дайны тэр их эрдэм мэдлэг сууцалыг сураад дээрээс нь асар их хайр инэрлийг өөртөө бий болгож чадаад маш олон хүнийг эмчилт домсон учраас би алтан урагт дэвшиж алтан ургийн тэгэхэд тэрийг андшгүй дэвсний ингээд нэг бол алтан ургийн хаадуудтай гэрлүүлчихнэ. Хүүхдүүд нь алтан ургалаа явчихна. Зүгээр сүнс нь очих орон зай тамдагдаад очих орон зай алтан ургийн айс авраа очоод дараа нь эргэж төгтөө юм уу алтан урагт мэдлээд ингээ алтан ураг болчдөг. Тэгэхээр нэг л ургаас гарсан ээж аав хүүхд бүгдээ алтан ураг гэж хэлэгдэхээргүй юм бэ лээ. Их л том ойлголт гэл их л том гээл бодож байгаа. Тэгвэл одоо нэг тийм асар их хайр инэрлийг одоо нартай холбогдож гэх юм уу наран эрчмээс тэр их гал эрчмийг авснаар одоо тухайн хүн бол асар их гэрэл түгээд одоо гэрлийн л хүч чадалтай болж ийн л гэж гэрэл гэхлээр арай баг. Гэрэл арай баг гэдэг юм даа. Цөмийн эрчимдээ хамгийн хүчрэг хамгийн одоо хүчрэг одоо цөмийн цацраг. Тэгвэл юу ч зогсоохгүй л одоо энэ зүйл бол гамма цацраг гэж ярил илүү төвхөл байх. Гэхдээ одоо тэр ямар ч байсан гэрэл гэж ярих юм бол тэгээд биш болж штэ. Бүр тийм цөмийн эрчим энерги л байгаа. Тэгээд цөмийн эрчим энергийн хамгийн нягтарсан хамгийн одоо нэвчих чадвар сайтай хамгийн хурд өндөртэй хамгийн их галба цацрагыг өөртөө агуулсан гэдээ ярих юм бол энэ цагт одоо гамма цацраг болох гэдэг шүү дээ. Дахиад гаммасын дотроо задраа явдаг шүү дээ. Тэгэхээр одоо тэгэл энэ зүгээр дүүрцүүлж хэлвэл тэр. Тэгээд бид нар нэг нар чин нэг юу шүү дээ. Бидний нарны цөмч нь өөрөө бидний зүрхний яг доод бунднгийн тэр амин хастай холбогддог. Тэгээд энэ зүрх хайр гэдэг зүйл зүрхний орон зайд байдаг. Зүрхнээс хайр болдог. Тэгээд ингээд өөр ойлголт явагдаад байна. Тэгвэл энэ цагийн монголчууд маань ч юм уу энэ цагийн хүмүүс маань тэр холбоос маань суларсан байна л гэсэн үг юм болов уу? Тэгээд хайр багтаа ер нь их их асуудлууд дандаа хайр дутагдсны, хайр багасных гэж л харагдаад идэг. Юу? Бид нар нэг одоо түрүүнд би нэг ярьсан шүү дээ. Хүний ингээд сүнсний брэн ингээд одоо чамаа ингээд зүгээр махан бэр шин судлаад чиний цусаж ингээд шинжээд энд индиан бүлгийн цус энэ гэл Амазон бүлгийн цус гэл ингээд гаргаж чадна. Ямар ч одоо цусны одоо ингээд шинжилээд гений шинжээч нар. Тэгээд одоо монголчуудын цусны төдөн хувьд Амазоны эмэгтэйчүүдийн тийм ДНХ-ны төвөөрөл байна. Тэгээ гаргаж идэг шүү дээ. Тэрэн шиг сүнсний тэр агуулмж дотроос ингээд нэг мэрэгжлийн сүнсчэнгүүд одоо сүнсний тэр тунг шалгагчдаар гаргаж ангуутай гарч ирдэг байхгүй. Одоо жишээлбэл за би одоо чамд үзье. Чиний цусны ясны алтан ураг илүү яс руугаа барьдаг шүү. Нар ч өөрөө арга тал штэ. Яс талаа барьдаг штэ. Тэгэхээр чиний ясны 30% жишээлбэл алтан ураг байна. Алтан ураг. Тэгэхээр монголчууд нэг алтан урагтаа ураг барилдуулах дээд барилга гэж үздэг. Алтан ураг хөх урагтай барилдах юм бол сайн барилга баггүй. Дээдийн араад бас. Тэгээд ингээд хөх урагтай ураг барилдуул алтан ураг цаан урагтай ураг барилдуул ингээд тийм ураг барилгын тийм том онолууд байна л да. Тэгээд
хар ураг гэж үүдэг. Хар урагтайгаа ураг болж байгаа. Тэр ингээ явдаг байхгүй. Тэр наач аягүй том ойлголт би. Өөр л тийм подкастаар дэлгэрэнгүй ярихаар тийм аа. За ямар ч байсан бэ? Ингээд нэг тэртээ түрүүч хамт ингээд бэж. Тэгэхээр хэдийдэн ч ингээд нэг монголчууд болохоор нэг урага дан алтаараа ингээд барилдаал байл бас нэг бусад ураг яах юм. Бас тэр чинь нэг заавал нэг бусдыгаа сэлбэж явах хэрэгтэй. Гал шиг өгөөд галаа өгөөд ахна шүү дээ. Урагууд маа сэлбээд үргэлж өөрийнхөө алтан ураг чинь зарим нь алтан урагаас унж байгаа байхгүй да. Эх орноо худалдчихсан бол яах юм? Эх орондоо ирээдүйд халтай үйлийг тэр хаана ерөнхийлөгч нь буруу хийгээ явсан бэ? Тэр үйл хэрэгээр алтан урагаас унана. Хэрвээ ингээд сүнсээ худалдан гэдэг шиг өөрийнх нь зүрсэлд хайр инрэл бага байгаад бус эрх шгийг өндөр тавиад ингээд явж байгаад алдаж унах юм бол хүссэн хүсээгүй энэ сүнсэнд нь байгаа алтан эрчимүүд гэдэг юм уу нарны цэцэргаас тэр алтан ургаас ивэх эрчимүүд нь эсвэл ингээд татаад авчин багас чинь тэр тохиолдолд тэр алтан урагт байх ямар ч боломжгүй учраас доош өөр ингээд унж байгаа байхгүй. Тэгээ алтан ураг чинь зарим нь ингээд алтан ургийн игнээс хасагдана, зарим нь алтан ургийн игнээр дэвшиж орно. Тэгээ алтан урагтай ураг барилдаад нэг сэлгэгдээд явж байгаа. Тийм болохоор Тэнгэрийн санаан дор ингээд ураг сэлгэх тийм том процесс бас явагдаад байна. Тэгээ энэ цаг санаанд боо тэгэхээр бидний нэг хантай болох гэдэг ойлголт чинь үр хүүхдийн асуудлаас шийдэгдэж байна. Дээрээс нь яс цусан гений асуудлаас нь шийдэгдээд ингээд сүлэлдээд явчихж байгаа учраас дээр нэг юм ингээд бүгдийг ингээд тохируулсан бид нар зүгээр ингээд зөнгөө сонсон явж байхад л баг ингээд болчих юм шиг. Тийм байгаа. Тийм байгаа шүү дээ. Том одоо хүн амзын бодлого гэдэг шиг том хүн төрөлхтний удам угсааны гений ургийн том бодлого явуулж шүү дээ. Бид нар дээр 12-т эцгийн үйл хийгдсэн шүү дээ. Аль дээр билээ. Хөл бүтэн том ургийг тэмцэн гаргаад ирсэн шүү дээ. Тэгэхээр тийм том зүйл хийдэг байхад нь тэр тэгэхэд нэг хад эцгийн дээр хол амар том удам зүйдэр чинь удам зүй ураг удмын зүйдэр чинь том чатгууд байж тайлсан шүү дээ. Тэр чинь эдгээр ингээд алтан ургийнхан гэдэг юм уу тийм ингээд генэ хатгалаад байдаг юм байна. Тэр ясны тэр хүчрхэг чадвараа ингээд хатгалаад тэгээд нэг чилбэ хонгор дутагтай ч юм уу тийм ингээд амар хоомор дутагтай асар хүчтэй өөрийгөө сэлбэж ингээд тэгээд юм хүчрхэг ингээд хүүхдүүд тэдний дундаас асар хүчрхэг хүүхдүүд гарч ирээд байна. Тэгэхээр эдний энэ одоо мундаг энэ удмын хэлхээр удмын зүг төвтэйг яаж таслах вэ? гэдэг тийм хөндлөнгийн улс орнуудын зүгээс халдлага дайрлагууд байсан учраас өнөөдөр ингээд нэг олж гэрэлж чадахгүй ч гэдэг юм уу те. Эсвэл алтан ургийнх нь олигтой сайн явж чадахгүй. Яг зарим нь зориуд сайн явахгүй ингээд нууц далдалсан. Сайн явсан садуулсан цорлож гарч ирээ нөгөө сэхэдийн төрүүлгээ авчулж нөгөө ламнарын толгой ламнарын бусдаггаа завчуулаад талаар чинь юу гэсэн өөр удмаа ингээд завчуулаад явахыг хүсгэвдээ. Яг зарим нь бол тодорхой хэмжээгээр тэнгэрийн дэмжлэгтэйгээр гэдэг юм ингээд оршин тогтночсон зарим нь ихэнх нь л ингээд алуулаад гэдэг. Гадныхны хорлолт аяг хүртөөд, тагнуул туршуултны хорлолт их хүртөөд ямар нэгэн байдлаар хормор уулгачаад ингээл одоо бид нар мэдж байгаа штэ ингээл таш балбар байна. Адгийн наадсан тий мэндийн зинээ байна. Тэгэл отгон сайхны инг сайхан ингээл энэ төр чин дандаа л их орончд байсан штэ. Тэгэл чойно ингээл эдэр чин ингээл чавчуулаад байсан. Энэ чин цаана андшгүй тэдэр их орончд байсан. Андшгүй тэдэр нөгөө Монголын төрийн төлөө эсвэл Монголын газар шинжлэхүүн төлөө дуурчсан учраас цаанаас нь ингээд чавчуулаад байсан штэ. Тэгэхээр тэнгэр чин бас тэр үрсээ ингээд шүлээд хаа хүсэхгүй шүү дээ. Нуун далдлан янз янзын болно шүү дээ. Одоо ч тэнгэрийн санааг ингэж мэдэж болох уу? Мэдэх шаардлагатай зүйлийг мэдүүлнэ. Бид нар мэдэх биш, мэдүүлнэ. Тэнгэрийн санаа маш нууц. Тэнгэрийн санаа маш нууц. Өнөөдөр тэнгэр ялах хэрэгтэй шүү дээ энэ арт ертөнцид. Тэгээд одоо ялах гэж байгаа хүн асар том оюуны дайн хийж байгаа, асар том хүн төрөлхтнийг аврах дайн хийж байгаа энэ тэнгэр юу гэж нууцаа одоо мань мэтэд яриа. Хөөш удахгүй тэгээд тийшээ дайрах гэж байгаа шүү. Удахгүй тийшээ одоо тийм зүйлийг дэлгэх гэж байгаа шүү. Энэ үрээ удахгүй одоо өөрийнхөө үлийг ингээ хамаагүй тэхгүй л байхгүй дээ. Хизээч тийм биш. Зэн сайжирсан ч гэсэн үү? Тэгтээ тийм шаардлагатай ямиг л мэдэх цаг нь болоод энэ хүнд энэ хэмжээний ямиг мэдүүлээ та гэсэн юм мэдүүлнэ. Мэдүүлэх хэрэггүй, мэдүүлэхгүй гэсэн юм мэдүүлэхгүй. Бүх юм тодорхой болчихвол бас
Хүмүүс нэг талаас амар өнөөдөр бас тийм биш ээ. Нөө чи ингээл ярил би ярьж алтуур ураг асар их тайлах хаалга ирсэн байсан. Алтуур ургийн чатар тайлахыг ингээ ажлыг хэдэн жил дараалж хийж штэ одоо тий. Тэр чадах нь одоо энэ чадах нь одоо төрдний хийсэн чадах нь одоо сууц цалины хийсэн чадах нь одоо судар бүтээлбний хийсэн чадах нь одоо нүүд үгүй гал ингээд маш олон чадхууд биш шүү дээ. Бид нар одоо ингээд төрийн 12 хотог гээд алтан ургийнхны хотгийн үлийг одоо игээл явж байгаа. Маргааш хүртэл игээл явж байгаа. Тэгэхээр дуусахгүй шүү дээ. Одоо нэг ерөөсөө тийм л юм биш шүү дээ. Тэгэхээр одоо нэг сайн явах тусам сатаа мандахгүй гэдэг шиг нэг сайн явж байгаа хүмүүс одоо энэ цаг хатаарах шиг өчтөрчд олон байдаг шиг сайн ураг удамд сайн язгууртангуудад одоо тэнгэр язгууртай монголчуудад дэм хөх монголчуудад ялангуяа хөх монголчуудын өвгдөөс нэг өвгдөөс нь хатагдж байсан нөхдүүд ус сонзон салах тасрахгүйгээр одоо хэдэн үеийн дараа чинь нэг нэгэндээ харам юм хийгээл явж л идэв юм шүү дээ. Би ч яг сургалтаас ингээд